Цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурал 2 жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд нэгдсэн үндэсний байгууллагын стандартад нийцүүлж бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ оны 3 дугаар сараас хурлыг зохион байгуулах төр байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхлэх юм. Захин хөгжлийн нөөц харилцаа холбооны яамнаас COP17 хурлын харилцаа холбооны дэд ажлын хэсгийг хариуцсан ажиллаж байна. За энэ ажлын хүрээнд бид бүхэн хурлын үеэр харилцаа холбооны дэд бүтц болох шилэн кабель, үүнтэй холбоотой интернет, сүлжээний найдвартай тасалгүй байдал, мөн оролцогчд мэдээлэл хүргэх аппликейшн, веб хуудсыг бид бүхэн хариуцсан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд одоогоор бол хурал болох байгууламж дээр шилэн кабелийг татж хүргэсэн байгаа. Барилга байгууламжийн явц бүрэн дуусны дараа дотоод сүлжээг зохион байгуулах, утасгүй найдвартай сүлжээг бий болгоход төлөвлөсөн. Мэдээж хэрэглэгчдийн хувьд бол өндөр хурдны аюулгүй найдвартай интернет сүлжээ хэрэгтэй. Тэгэхээр энэ ажлыг найдвартай хангах зорилгоор мэдээлэл холбооны сүлжээ компанитай хамтран сүлжээг өргөж бэлэн байдлыг хангасан байна.